Сайхан. За мэрэг минь хичээн шүү хожиход ганцхан хуруу дутуу байна. Дутаж байна мэрэг минь. Хонгор манай вагийн өгсөх нь чиний гарт байна шүү. Мөнтэй. Залуу байхс нэг иймэрхүү байдагсан да. Баян этгэлтийн ганц хүч хоттой байна да. Сумнэгээ буудын сум шиг байна шүү хмаа. За яах вэ? Дүүжийг харах уу? Яа. Алиг өмнөнийг уят. Бүгдээрээ мэнд сайн байцгаана уу? Хожил хоёр тийшээ. Дам шиг минь. Гэр онж байна да. Гэрээ мартсан гэсэр биш. Харин байгаа. Ажил их бай. Ингэсгээд харинаа. Манайх нөгөө ногоон тохойдоо юу? Тохойноос доошх ном бус. За бадарч тахар. Минь дусчгүй урууцаараа илчаад шатчихаа юу. Яах вэ? Ишээ сууч тамигтаа. Өөр өнгөрөөд байна итгэлт минь. Ардын засгийн төлөөлөгч хашуун аяны тамгыг хурааж авсан. Удахгүй ард олны саналаар хошоо дарга сонгох юм гин. Тэр чи яах вэ? Бас хошуу ганданд байсан хүмүүсийг судлаж гаргаад хуучин засаг устдас шин засаг тогтсон та нар хэрэггүй гэр гэртээ харьцгаа гэж албан ажлаас зайлуулж өгсөн. Ингээд хошуу эзэнгүү болдог байх шүү. Ямар өвдө. Тийм болж байна. Итгэлт минь. Тэр төлөөлөгчийг хэн гэж бодноо? Санахаас л бүр зөөвөрөөд байх юм. Нөгөө танаа зарагдаж байсан гуйлагчин эрдэн шүү. Эрдэнэ? Эрдэн ч надтай данс бодондоо. Одоо ямар арга бодож болох вэ? Эрдэн чивэт хэрийн дэргэд эрдэм номтой хүн байхгүй юу? Тэр муу гуйлагчингийн эрдэн номч нохойд олоож өгтээ. Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлж болохгүй. Учир нь олдхол байлгүй лайчви зайчви. Таймерийн хөөхтөд ширмэстэй болоос та. Энэ төрж өмж гар бололтой. Туслагч балах шиг хэртээ дөргөөнд морилж байгаа. Очиж ярилцъя. Би дараа танаа харачна. Ур тор маань унаг даах. Хой тор маань хонь хураг. Дотоо тор маань тос өөх. За, ахан дүүдээ нэг хурдан даагав гинэ. Айргүй хаа. За. Бат маань багш болсон гэлөө. Тийм ээ, багш болсон. Дүнгийн танхимд сургагч багш хийж байгаа. Цаг өөрчлөгднө гэдэг мөн сайхан юм да. За чи тэгээд бадарч тахрыг яаж хийсэн гинэ хөө? Моцолиг хүн шиг барилдаж хүчээ үзэхгүй. Ногтогон зогж ирээд бүхэлгүтэн хөшөөг доромжилж байхгүй юу? Тэгээр нь би баруун хөлөнд яваад сууж ирсэн чинь тас гэдэргээ саваад л явдсан. Бадарч тахар тэгээд хоосон ногтоо ганцгалаад буцсан хэрэг үү? Долгор минь хэн ч хязгааг ишгэж болно.
Гэхдээ юуны өмнө түүнийг татаж авахыг хичээдэг юм байна. Энэ бол хүний ёс. Гэтэл би чамайгаа татаж авахын оронд түлхэж орхисон. Хатуу сэтгэл гаргаснаа би ойлгож байна. Би монхгаас сан болж буруу хэрэг хийсэн. Чамайгаан гомдоос. Чи намайг яаж ч болох байсан. Харин хүний газар л ганцааран би хайж болохгүй байсан. Эрдэнэгаа морд бэлэн боллоо. Тэгээ таавд тэр чинь хоёр тишээгээ мордох хэрэггүй. Чи хаашаа яв. Би заяын бай орно. Заягийн члогон биш те. Заягийн ч яах вэ? Тэр дэрэгдэн байгаа хөгшин чон том ламнаар явдал та. Тэд чинь гэгэнийг шүтж байгаа дөр үзүүлээд гэгэний нэрээр ганц заяын шав төдийгүй ойр орчмын гушуудын хэргийг залж байгаа бүлэг этгээдэд байгаа юм. Тийм ээ. За чи ярих хэлэх юмаа сайн бодож өцөгдөр миний ярьсаар тань болно шүү. Өртөөгөө өөрчилж айж нарыг өртөөний албыг залгуулах ажилд оролцуулах болсныг сайн таниулж. За би одоо ингээ мордох уу? За яв. Мархан сайн байна уу? За би угаасаа язгуур угсаагүй суман ирээ. Эрх ямбатны хэзэнээс үзэж чаддгүй жигшиж байсныг чи сайн мэднэ. Ардын засаг бол миний хүсэж мөрөөдөж явсан засаг мөн. Урдах төрийн үед элдвэр нүд үзүүрлэгдэж аль олигтойгоо алган гурчуут өгч байсан. Бидэн дэм түшиг гэгээ нар маань болсон засаг төрдөн өчүүхэн нэмэр болтугай гэж аюуш хадаг 200 лам мөнгө барья. Тогтоон соёрхон уу. Заах муугүй ёс биш Монголын ёс болохоор золгочихъя. Амар сайн уу. Бид хоёрын дунд ёсгүй муу юм болж байсан. Гэсэн ч тэр бол залуугийн гай ухааны монхогаас болж. За, эр улсын хооронд юу ис болоход те. Гэвч эвдрэх нэг өдөр байхад эвлэрэх нэг өдөр байдаг шүү дээ. Бид хоёр долгорын хувьд их нүгэл хийсэн болос та. Чи хүрээнд хүүтэйгээ уулзсан биз дээ? Бид хоёр зовж явж уулзсан. Бат маань хүрээнд оюутны сургууль төгсгөөд багш болсон шүү дээ. Батад ширмэстэй дамшиг да. Чиний хойноос оргоод лалгуулсан уулзчихаж. Тийм. Би бүр сэтгэл хөдлөөд мартчих шахаж. Шин засгийн өргөөг өвгөн чинь хуваасаа барьж өгье. Бид ясны ард ухсгаатай улс. Энэ засгийг дэмжихгүй бол хэн дэмжих вэ? Тийм биз дээ өвгөн минь. Ёстой та зөвл бодлого байна. Нөгөө дүү чинь дулмаатай суугаад хан өндрийн хүрээний орчим сайхан айл болсон шүү. Би мэднэ, саяхан уулзсан. За, хөдлөе. Заягийн ардын намд орох гэлээ чи юм сонсноо? Сонссон. Ардын намын зорилго нь зөв болохоор гигэн орох болсон юм гэлээ. Гигэн ардын засагт орох гэж үнэн үү?
Ид шид өгөлдөр хүчилгээгэн ардын намынхныг номогдох гэж байгаа хэрэг. Ардын намын тухай янз бүрийн орс сурггүй яриад дэлгэрч байна. Энэ яриаг Монгол орн, Монголын ард түмэнд сайн сайхныг хүсгчид гаргаж байгаа юм биш ээ. Биднийг Монгол улсыг баллах гэж байгаа хүмүүс гэж ярьдаг. Энэ бол худлаа. Монгол орн гадаадын эзлэг төрөмхийн нарт доромжлогдсон ард түмэн байсан. Бид тэр түмэн зовлонд нэрвэгдсэн Монгол орныг гадаадын дарлаас чөлөөлөх гэж тэмцээд тэрнийг биелүүлсэн. Бид хүмүүсийг адил дэгш хэрэгтэй байх нь зөв гэж үзсэн юм. Монгол орноо зөвхөн тусгаар тогтсон улс болгоо зогсохгүй. Эрх чөлөөтэй, эрдэмтэй, соёлтой улс болгох гэж тунхагласан юм. Энэ бүхнээ биелүүлэх гэж хамжлагтай байх. Угсаа заламжлах ёсыг устгасан юм. Ардын засаг бол улс шиг улс болгосон. Хүн шиг амьдрахсан гэж хүссэн. За миний ярих юм энэ байна да. Та бүхэн асууж лавлах юм байвал асууцгаал да. За ардын засаг гэдэг бол ариун цагаан явдалтай нэгүүлсэнгүй сэтгэлтэй. Хүмүүсүүд эвлэлтнэ гэдгийн эрхэмдээ толбоо юм гэж ардын засгийн төвшмөд айлтган номлосныг монхогвд ойлгож авлаа. Иймийн учир энэ өдөр ардын намын гишүүн болох хүн бол ариун явдалтай байх ёстойг хэлэх юм бэл. Гэтэл энд байгаа улсыг ажиглан шинжүүл энэ хүүгээгийн зорилгот нийцэхгүй байгааг мэрэгэн төвшмөл та ухаандаа тогтоон сойрох нь уу? Гисгүй идэгэн. Та ардын намын зорилгонд нийцэхгүй хүмүүс гэж хэнийг хэлж байна? Тэрнийг шууд хэлж байгаа. Ийм алны ядлаж гидсэн тижээдэг. Мулгуу бодолтой, мунхуу ухаантай хон. Гэхдээ хүний хэлсэн үгнээ наадах таадахыг мэднэ. Гисгүйт нь та мань мэтийн хинэл ардын намд орох чавшаангүй гэж хэлж байх шиг байна. Нэрлж байна. Бидэнд бие биеийн хардаж хар санаа өөрлөх бол хамгийн муухай. Ардын намын зорилго бол эрхэм төшмөлийн айлцнаар эв найртай байх ёстой биш үү? Ардын намын гишүүн байх хувь зохиолгүй хүмүүс гэж киний хийснийгээ шууд хэлж байгаа. Эсвэл та нэр заагаагүй боловч энд байгаа хүмүүс гэж тодорхой хэлсэн болохоор бусад хүмүүсийн шаардах нь түмэн зөв. Ер нь нууж бултах нь манай намын үзэл бодлого нийцэхгүй учраас та шударгаар хэлхэн зүүн хэрэг биш үү? Намын зорилго шударга учраас үнний хэлхэн зүүн хэрэгэ. Энэ чимгээ хөөхөн бол бузар самуу явдалтай болохоор манай намад байх гавьяагүй юу? Юу гинэ? Та өөрөө хин? Бүдүүн холсон бэрээгээр мандчлаамаа ухаалдтал цохиж байсан чинь ариун явдал юм уу? Цагаан Орсын ноён гэрхэд том шар хадаг бариад өмнө нь бүхэлдэж явсан. Энэ чинь ариун явдал уу? Би ч яах бузар самуу явдал тавьж. Харин та сайд банкын хушууны гомб тайжийн залуу ихнэрийн багш нь гэж үз хүүхдээ болгочход наад халзан толгоогоо яд цохиулсан сарвчныг харагдаж байна. Энэ чинь ариун явдал юм уу? Ариун явдал юм уу энэ чинь? Ариун явдал юм уу энэ чинь? Цаг зэг хүн болоход ямааны мах ямбатны царанд орж эмс эзэмийн ширээнд сууна гэжээр. Үгүй яас. Ардын засгийн төлөөлөгчдийн дээр гэдэг юм булаа юм ярих гэж байдгаад намайг хэргийгч боцорлж байна. Намын хэргийг бузарлах биш ээ. Тэсгүй тэн таны бузар явдлыг нь уудлаж байна. Гэсгүй бодсон бодол. Хэлсэн үг нь манай намын зорилгот харш учраас намд ахгүй байвал зохино гэж би бодож байна. Зай бандд гэгээдний шавьд намын үүр байгуулнаа. Гэвч энд байгаа хүмүүсийг бүгдийг авч болохгүй. Нам бол төрийг удирдах байгууллага болох учраас шашны мөрийг хөөсөл нам нарын эрдэм номоо бяцлах гадна саад болж магадгүй билээ. Гэвч нам бол Монгол улсыг мандуулах ард түмнийг жаргах зорилготой болохоор лам нарыг оролцуулах нь зүйн хэрэг. Ийм учраас лам нарын төлөөлөгч болгож хуйлгаа лам эрхэм хам хоёрыг оруулъя гэж бодож байна. Төрийн хэрэг бол харын талын хэрэг болохоор харын талын хүмүүсийг намд
олноор оролцуулах нь зүйтэй. Урганы онгоц хуруу зузаан, төлгөний онгоц төө зузаан болог. Мөр зөхөг. Итгэлтгай. Нэг өрхний эсгийг хажуулчихж болох болов? Тэгдэг. Өрхнийх байтгаанд урганых ч болно. Ямар багтахгүй юм биш. За яамайд. Сүрэн ажлыг мөнгө ялалцуулж байна да. Ямагийн тийм охин заяах гэж. Манай хонгорын хоёрч зүгээр үйдэг. Ийм сайхан амтэн хөрөнгө үдгслэн хосолсон цогтойр хонгорлах ёстой доо. Нямаагач мөн азтай хөгшин юм да. Итгэл ганцхүүг нь ийм заяагүй гуйлгчны охинтой суулгахгүй байлгүй. Хүний буян хүн шингэхгүй. Итгэлд баян хүн болохоор ганц хүүдээ хөрөнгө харж ихнэр авахгүй байхаа. Сүрэн чамайг ээж нь дуудаж байна. Бадар тахрын охин чинь үдээ үлтертлэг ойчхоо сүрэнгээс алахгүй юу болчихоо. Ягт хонгортл сэтгэн жаван тэр хонгорын үдэл мэдчихтэй. Ихэд баян ямар төрийн үед амьдарч чадах овтой хүн дээ. Шин засгийн өргөг хувьяасаа барьж гисэн гин лээ хаа. Хидио. Талын 12. Маринаш. Онгот, харуу, сүрэнчин. Хонгор чи ямар ч гоё малгай өмсчихээ бдэ. Бүчин яасан ч том юм бдэ. Ганц хүчин сүрэнгээс салхаа болжтэй. Буруу замаар будаа тэвэд буцтай шороо тэн гэдэг. Заяа буян тохирсон юмтай нийлүүлэхийг бодуу дээр юм биш үү? Сүрэнг заяагүй хүн гэж ямд ямар шулмас шиг бинч. Сүрэн гарснаас хойш Нямаагийн өөр болсон гүйлдэг. За. Залуусын явдал бидэнд падгүй. Заяагүй хүн гэж ухсаагүй ядуу хүнийг хэлдэг юм биш. Заяагүй хүн гэж залхуу мөнхөг хүнийг хэлдэг. Сүрэн шиг ажилтай хүн манай энэ голдоллоо байхгүй. За. Танаа ажилч харин нэг сайхан бүтэж байх шиг дээ. Яах вэ? Цаа уцгаа. За. Этгэлт минь. Чи бид хоёр эцэг өвгдөөс эхлэн энэ нутагт хаяа нийлүүлэн нутаглаж гэмгүй явсан. Чиний хоёрын цэнд хүрч миний ах насвыг гүйцлээ. Энэ хоёроо холбож айл гэр болгоход болохгүй газаргүй. Миний өчөөхөн хөрөнгө чинийхтэй зөөрлүүлэхэд юу болох вэ? Гэхдээ би ганц охиноо хэнд ч шамлагдахгүй энэчтэй болгоно гэж боддгийн. Бадар чам сайхан үгэлж вэ шүү. Миний охиныг мэрэгэн багш буян заяа хосолсон одон төрсөн хүн гэж айлцсан. Нэрээ заяатай хүний шинж бий дээ. Аливдолжоо нөгөө хадаг аваад өгөөч. Ямар хадгүй? Яга багшламаа юу гэсэн.
Ёс төртөө юм гэрт нь очиад бариу дээр юм шүү. Настайчуудыг асар дорхыг хүрий. Айгалсаа. Танайд олонд гайхагдсан очлонд хосгүй тан сууд байдаг. Манайд холцоогүй хонгор шар шижир алт байдаг үлээ. Энэ хоёр эрднийг нийлүүлж бөгөд цохиулвал лус баярлаж ус долгидох гайхамшигтай болохын учир ариун хадаг барьж танай эрднийг гуйж байгааг энэ тогтоон сойрхон уу. Хүү нэмам нь хүчит холбооны үзэн байж таа. Энэ бүр энийг хатгина. Ёо. Хашийн өнгөтэй таныг минь хайрлж яваарай. Харах нүдний цэцгийн мэт инкрилж яваарай. Ураг төрлийн барилдлагыг чинь гутаахгүй өргөлж танай гэрт буян гişиг дэлгэрэх болов. Ястай доо. Би ч бэргүйж яваагүй. Бас тэгээд уран цэцэн үггүй болохоор олигтой юм хэлж чадахгүй юм. За. Үлдсэн эсгийг түргэн дуусгаад өнөө орой сүй тавьсны найр хий. Миний хүн над шиг хөрөнгө харж ихнэр ахгүй. Сүрийн шиг сайхан хүүхнийг миний хүйс авбал хэн ах вэ? Энэ юу? Тан багна. Энэ мөнгөн багна. Шүрэн багна. Энийгээр оруул яадгийг. Азраг тангар. Энийгээр оруул. Ух мөргөн. Энийгээр Уур оруул. хазан. Энэ Алтан нар. Энэ Мөнгөн сар. энэ Чим нь байхгүй юу? битгий хотоо эдэд нар сараад гурвал гэдэг шүү дээ. Өө тийм. За амархан сайн байцгаана уу? Сайн байна уу? Бид жогчин дугнаас баах юм бол чад ярьж явна. Тэгсэн чинь хамт алдагдсан гэсгэн овоотой бүчний сураг танаа энд гарлаа. Халиу малгайгаа. Энэ гарцаагүй л мөн байна да. Чи энийг хаанаас олов? Зайгаларсан. Яадаг үлээ. Ханганы маань улгаа илэрлээ. Төмөр хойлныг харгалж магад. Засаг тааны захиур төмөр өгсөн. Яа нэг нэ. Тэр чин хулгай хийхэн болсон гэж тангараг өргсөн гэдэг. Худлаа болох нэ. Тэр мө хулгай чинь хамт чин доо. Явъя хонгор. Хонгор. Гүн хонгорч юу болоод цус борлуулж хав. Амар байна уу? Ха намайг одоорой. Амархан сайн байна уу? Амар байна уу? Тарган давтаас усч байна уу? Сайхан тусч байна. Сайхан тусгаж байна уу? Сайхан. Мор хурднуу төмөргөө. Хурдалж байна. Та бүхэн хаа хүрч юм да? Энэ зурал
Та энэ үчийг таних уу? Алив. Танна тэгээ юу гэж? Энэ үчийг хонгор эсхий хийхтэн зүүж яваад баригдсан юм. Уул нь манай алдсан бүч. Тэгээд энэ хүн тань дээр буулгаж байна. Тийм ээ. Би хонгортой гэсэн юм. Би 6 сая морин нэг шин алдсан хүн. Тэгээд мөрөөр нь мөшгөж явдал энэ бүч хэвтэж байсан юм. Миний морин нэгийн 5 мороор өгөхгүй хөлгүү дээ. Моридын оронд энэ бүчийг олоод аргаа барахад энэ хүүдөгч хүмүүнчээ майр наадам олон хүн зөвлөрсөн газар зүүж яваад сэжигтэй харсан хүнийг авчирч өгөөрэй гэж загсан юм. Энэ бүч та нарын юм бол миний моридын орсон нүхийг та өхөн хэлж өгөн дөө. Час ухсан хулгайч таны морийг авчил дээ. Нэрийн тийм болох нь бид эрлээ нэгдэг үлч олон доо. Мэдхгүй. Эдрээтэй утасны үзүрийг барьсан хүн тавихгүй гэл хичээдэг юм да. Заавич эрлийн олов бололтой. Гошуу тамган дээр очиж учраа ололцъя. Энэ бүч чогчин ясын юм болохоос биш миний юм бишээ. Тэгээд би сашил самаалтай гэлэн хүн шүү дээ. Гэлэн гонорогч сайн мэднэ. За хүмүүн олонтой газар зүүж сэжигтэй харсан хүнийг ахтаа гацарч өгд юм шүү. Яа, ядаж явъя та. Чи хоноод явал да. Юунд яарах вэ? За. Төмөрхөө, таны морид яасан сайхан морид вэ? Тийм ээ. Сайхан морид. Миний дүү морин дуртай юу? Сайхан мор эрийн чимэг, сайн мор эзэндээ нөхөр гэдэг шүү дээ. Таны энэ мор чинь ч ёстой нэг эр хүний нүд улаасан аргамаг хүлэг байна да. Эр хүнийг зорьсон газарт нь хөргөж чадна. Ахан чамд альчуур болгоод өгч ирхий. Альчуурыг. Энэс илүү билэгтэй юм гэж юу байх вэ? Эр хүнд мор. Тэгтээ захиур төмрийн гараас шүү. За, миний хүү авдаач. Ээж нь сайлан дагарыг. Миний хүү. Миний дүү одоо ийм ажил хийсний хэрэггүй. Хиймээр санагдаад байх юм. Анх тантай уулзснаас хойш сайн ир болгосон гэж бодогдоод байх юм. Одоо ийм ажил хийх хэрэгцээгүй болсон. Урд би ноёд байлтай өстө хүчээ сорих гэж бодож явсан хүн. Тэдэнд хатуу шүлт байхад надад хүч чадал байна гэж үзэлцэж байлаа. Жилийн богдод дээр тангараг давж үзлээ. Одоо тэгээд ийм ажил хийхгүй гэж Хатан Баатарт тангараг өргөсөн. Миний бодонд. Аавын наа. Шилийн богд дээр та яа тангараг тавьсан юм? Шилийн богд гэж дараагангийн нутагт байдаг бол орой дээр нь гарч үрийн цагаангээ тусахыг морин дээрээс нь харсан хүн шилийн сайн эр болдог гэж ярьдаг юм. Тэр шилийн богд чинь аль хэр өндөр уул вэ? Талын жижигхэн толгой байдаг юм. Миний дуахайхаа үгэнд ор. Ийм ажил бит хийгээрэй. Маргааш эрт явах хүн одоо унтаж ямар та. За. Сэргээсэн шилийн богд дуулж бай. Эд шидээр агуулсан халахын сайн эрс сонсож бай. Тоороор банд тогс чөлтөм харцаг бор хүрэл дампил хөрвийн шар сахиур төмөр цавцаагом хагархай цэнд харлаг дорж
Ходын тэртэй газраас сонгорын үгийг сонсож байна. Хаягаа хадрахгүй, харснаа авахгүй. Морны сайнаар ходыг гитлэн, эрийн сайнаар хошууг давна. Сайрын авахгүйг нь сайн нэрээс урахгүйг нь. Зааны сайхан тараагаач. За. Онх тэнхтэйшэн хар. Хонь. Байс. За. Одоо энэ За хүндчлээ. Өгөөштэй хөндөг харин дандаа бүлгээ хийж яхин хутлаа. Бата чиний яслаа. За чи хүндсэн. Ясал. За. За, чигээр. Өөрийн харж байв. Хол бай шүү. За би. Энэ хоёр гараад явчихлаа. Харин тэглээ. Хоёулаа чаахан тоглоо. За тэг. Солонгоо. Надад сургуулиас нэг гэр барьж өгсөн. Би тэр гэртээ ганцаараа суудаг. Би энэ жил 20 хүрлээ. Одоо хань ижилтэй болмоор байна. Чи бит хоёр багасаа бие мэд. Хоёулаа нийлж суух. Аавал мэдэнтэй. Өргөлдөө өрг. Шөөрөө өргөлөө. Тэгээд Сайхан уу багш. сайхан та өнөө хүүгээ авчирна гэсэн чи яа да? Багшламаас суугаад юм хэлж чадаагүй. Батгшааны хааш нөрөх. Баг гэрт оруулчихаа. Та ардын засагт дургүй юм аа. Тэр ярихгүй. Би хамжлаг байсан хүн. Тэгээд Манай тайж гэж арих даалуу эмс урваас болсон золиг шиг амтан байсан юм. Тэрний өрийг төлөх гэж модон барьсан улс л да. Ардын засгийн ачаар тэрний гараа салж одоо хэдэн сарлагтай болоод юу ч гэсэн өрөм тарах гойхгүй болоод байна. тэгвэл ардын засаг танай хүүгээ чинь эрдэм номд сургая гэж бууж байна шүү дээ. Би энэ засагт ганц хүүгээ харамлахгүй. Зүгээр нүд анихтаа хонхноо дуу сонсё л гэсэн. Та нүд антлаа хаач байсан. Харин манай ардын засагт эрдэм номтой хүн их хэрэгтэй байна. Хүмүүс ч өөрөө танхимд орё л гээд байгаа юм л да. Тэгвэл та тэрний хориод явах гэсэн. Харин. Тийм ч юм уу? Багтаа
Өвгөн чинь чамаг ирсэн гэж дуудаад ёстой хомгүй дахиж ирлээ. За яа. Хаашаа? Энэ хамт гомбгонд наа хийж байгаа. Ямар гом? Манай сургууль байсан уу? За бишээ. Термофиатлын заргис болоогүй байна. Оршоо дараа гом. Иш жаргал. Сургуульчин юм байх. Чи ингэж аригтаж явахдаа сэтгэл чинь зовхгүй юм уу? Али танаа гарч. Зоодлоо гарч. Энэ тариад чинь манай их явдалтай газар. Зөөр удахгүй мэднэ. Юу ч л гэсэн 50 хүүхэдтэй хичээллэндээ. Заавал шүү. Ярдгүй хэрэг. Сайн дураараа хүүхдээ өгдөг аль өдрөө ад шиг. Албадаж аргадаж баймааж авчирсан хүүхэд нь оргож босоод өвдөж заваагаад дэмонж хэцүү хаалда. Энэ ламнар хошууны хэдэн муусаа хооч ирсэн өмхийг ядлууд сургуулийг нэг шин аваалаа чадахч бэлэн байгаа болсон. Би яах? Тэмцээ дийлэхгүй юм чи. Харин чийл нэг сургууль шиг болгож өгөөрэй. Тэмцээд гинэ. Чи биднийг ардын хүүхдийг сургах тэнхмийг өөрийн юм шиг өөдөн татах хэрэгтэй гэж явуулсан биз дээ. Ингэж байж болохгүй дээ. Өнөөдрөөс ажиллаа эхэлнэ. Явж над нүүр гараа угаа. За. Хаалгуудын дээр хүн тавьсан уу? Тал үрд нь 10-аад хүн бий. Итгэлтэй болсон. Итгэлтэй болсон. Цаг цэвүүн болоод хүнд итгэхэд хэцүү болж. Бөгөөд цугларсан уу? За цугласан. За. Ардын намда анх бидний зарим нэгийг элсүүлж авсан боловч ламтан тэргүүтэй хүмүүсийг намаас хөөснийг үзвэл ардын намын алсын бодлого илэрхий боллоо. Богдын дүрийг дахин залахгүй болох нь тодорхой болж ардын засаг бүх эрхийг гартаан аваад бидний толгой дээр гарч гүйцлээ. Иймэд ард олны хин засагт дургүй болох. Засаг шашин хоёр заавал нэг нь нэгийг тонлох тавилантай гэдгийг сүсгтэн олонд сэнхрүүлэх. Ардын засгийн үед хүн бүхэн малаан бараад өлбөрч өгөх ном бий гэж үнэмшүүлэх. Монгол хүнд Оросоос ирж байгаа эд бараа нийцэхгүй гэдгийг ухааруулад Улаан Оросыг чигшүүлэх. Бас нэг чухал юм бол нэгс наатай улсыг олж Шамбалын дайнд мордуулах хэрэгтэй байна. Энэ хэрэгт 9 ланжообо хэдэн хайрцаг сумны илүүлээ. Өөрөө би ардын засгийнхнаас хороох ажил хийе. Тэр хороогч антны зөв хөргөн. Харин танхим нь шашин дэсрэг болохоор тэр танхимыг тарааж хүүхдүүдэд өгөхгүй байх хэрэгтэй. Хүрээнд байгаа миний багш Банчин богдтой холбоо бариад биднийг түргэн хөдлөж зарлиг болгосон. Тэгэхээр Банчин богдод элч явуулах хэрэгтэй байна. Олон мэрэгдийн төлгөөр бол ламтан та явах болж байна. Ламтныг хил хүртэл гаргаж өгөх хүн бол бадарч гэж чонд буула. Энэ ариун үйлсэд та хоёр явах болж таа. Хайрхаа. Банчин богдод барих бичгийг би өөрөө хийж өгнө. За. Энэ зөв малын тооллого явуулахад маш бага тоо гарчээ. Жас, баячууд малаа үлэм шимжээгээр дарсныг эрдэн мэдээд малыг дахин тоолох болж өшөөдөд хүн томлон явуулжээ.
Эрдэнэ өөрөө цэнгэл уулын хушуунд тооллого хийхээр ирлээ. Гүй тэр ч одоо юу байдаг вүлээ байз. Би лав мэдэхгүй юм байна. Үгүй та манай отхой болгож өгсөн шүү дээ. Хиш мүү аав минь хөгшрөөд хинд юу өгснөөч бүр мэдх юм байж гэж. Итгэлд чийл болоод тоо настараагүй бах та. Сүрэнгэц үү гэж Батын хэлдэгч үний юм байна. Гэхдээ зарим айл бодлогогүй малаан дарах юм. Юун тэгэж засгийн бодлоготой харгалдаж байдаг байна да. Ухаанд нь ухан ухсан дайм шиг нууд. Юунд тийм тэнийг юм хийж байна? Төрийн сүлдгэд нэг юм байдгийм шүү. Миний хэдийг чи 5 хуруу шиг мэддэг болохоор би үг. Олон хэсэг тасцаар угаад бараг юм үлдээгүй. Бас тэгээд чи энд ирсэн надад бүрч хэцүү байна. Хүүхэн маань сууж хадмын сүлвэтэй болохоор итгэлтийнхээ мал хөрөнгийг хөнгөн тооллоо гэж амти ярина шүү дээ. Эрдэнэ идшний хэдийг заавал тоолуулах уу? Амьд л байгаа бол тоолох болно доо. Би ч бас тэгж бодсон юм аа. Танаа нөгөө жороо хүрэн азартай адууч нь хиндээр тоологдсон болж байна. Хой гарсаа. Наашир. Үгүй тэр хүрээ азартай адуу тоолуулаагүй юм. Юу? Тэрэж тоолуулаагүй гэж юу? Ухаа. Чи бас хүм эхлэнгэнэ заддарсан муу дам шиг. Баруун хошуун танаа мал гэж 100 гаруй хон тоонд ороогүй хоцорсон. Тэрнийг хаан тоолох болж байна. Тэр нэг чинь аав мэдэхгүй би өгсөн юм. Тэгээд өөр хөшөнд байдгийн болохоор тэндээ тоолуулдгийн байх гэж тод хэлээгүй юм. За итгэлт минь. Саяын тооврдох тооноос олон малаар зөрж байна. Мал дутуу тоолуулсан учраас 5 бодоор торгоно. Юу? Эрдэнэ хэцүү ч хана. Орхноод явуулсан хэдэн мал юм мэдээгүй яамаа. Манай сүрэнгээс уран бэрий хожил гарч байна шүү. Ай солонго. Хадам эцэгч нь манайхыг 5 бодоор торгоод сэтгэл нь ханаад явлаа. Итгэлт ч мөчөөгөө өгөхгүй дээ. Энэ үйл аймгийн урт хэсгээр их зүүд болж малчтын амьдрал үлэмж хүнд болсон тул Эрдэнэ жас тадгалагдж байсан хүнсний зүйлийг ардуудад авч өгөхөр шийджээ. За, энэ гэнтийн гээч чинь юу вэ? Удаагаар л очих гэж ирсэн хүмүүс ээ. Хэн удаарх нь юу? Айлантан зудан нэрвгдээд гисэн байгаа гэдгийг та нар дуулаагүй эргүү. Хүрээ хийдээс болж зуд болоогүй. Чи тэр зуд болгосон хормос тэнгэрээс очиж авахгүй юу? Манай энд зудын гурил удаа байхгүй. Би танаа хамтдаа ярьсан шүү дээ. Чиний хинтээ ярьсан чинь бидэнд падгүй. Харин чи удааныхаа савны бүтэн дээр ирсэн замаараа сорсон дугаа илаад буцаж морилуулчин зүгээр баха. Ард түмэн зудан нэрвгдээд байна. Юу ч гэсэн гурил удаа аавн даахо. Нэг удаач биш. Хэдэн удаа аавна. Нармайг чинь нармитл цахаад өгөхөөр чи нэгийг бодох ухаан орох байлгүй. Загайгүй та нар ингэж төвчгөнжлөө. Бэдүүр хулгайс дээрэмчин биш ээ. Ардын цэцгээс олгосон бүрэн эрхийн ёсоор
Энэ машинд хадгалагдаж байгаа будаа гурилыг авч зуудад нэрвэгдсэн ардуудад өгнө. Энэ нөгөө 16 өсөрдгийм шүү. Эсэргүүцэд саад хийсэн хүмүүсийг зогсоогоор чинь ална. Та нарын будаа гурилыг тэмээнд очиг. За, 5 тоолоход зөөхгүй болов? Засгийн цааз гатуу гэж мэдээрэй. 1 2 3 4 Удахгүй энэс босож ирж удаа гурил авна. Би ирэх ч байж магад. Харин саад хийсэн хүнд ял ноогдсон шүү. Хэрэгтэй бол хүрээнээс цэрэг ирүүлнэ. Мэдв? Та нар ажилтж өгнө шүү. Түргэл. Та нарын энэ цагаандаа гарсан дээрмийг тэр засагч нь мэдүүлж заалтан да. Багшаа, би нэг хүүхдээ айтайхан тоглож байсан чинь нэг том лам өрөөд "Сэмдэр хийж байгаа юм. Харж намууд." Гэд нөгөө бандыг шууд орж аваад чирэгтэр нь би хүн зодхол харгис засгийн яс. Та яасан задарсан дам бай. Шорон тэншүүг шашгартал 4 том банд хүчээд намайг золтой лаачихсан. Би нутгийн 3 бандтай уулзаад ярьж байтал 2 том банд гарч ирээд жихим нь арай л хуулчихсангүй. Би дахиж очихгүй дэг. За та хоёр суу. Банд нарыг хар болгож сургуульд оруулна гэдэг бол хувьсгалын чухал ажил. Та нар цохирхгүй явах бол ангийн тэмцэл бол зориг хатуужил хэрэгтэй яггүй ажил. Багшаа, ангийн тэмцэл гэж юу юм бэ? Нэг талаас ард түмэн, нөгөө талаас ноёд тайж лам нар тэмцэж байгааг ангийн тэмцэл гэдэг. Багшаа. За. Өнгөрсөн жил энэ хүрээний дуганч Майдер манай нутгийн гончиг зан 2 барилдсан юм. Энэ ангийн тэмцэл тийм үү? Манай гончиггоо сайхан донгарсан доо. Та хоёр манай сургуульд орох уу? Би ч ормор байна л да. Ааваасаа яж байна. Ах нь аавтай ярина. За чи? Би яасан ч яах вэ? Наач Зунди, наашилда. Майлда энэ аавс ирсэн. Наашилда. Би ажил суулта. Манай сургууль дараарай. Таны сургуульд авчирсан мах чин даан ч юм уу туранхай юм байна шүү. Та тарган үнэний үнээр бодож өртгийг авсан биз дээ, тийм үү? Чи итгэж чинь нэг гэр явуулсан биш үү? Тэс тийм ээ. Гэвч сургуулийн хөрөнгөч нь улсын хөрөнгө болохоор энэ тухай ярихад садан сүлбэ хамаагүй. Эсвэл бид хямд үнээр авна. Үгүй бол та тарган мах авчирч ив. За. Би чамд гай болох шиг байна. Махан би өөрөө далд хий. Харин чи сургуульдаа өөр хүнээс мах авбал дээр. Та хоёр инээс суулж муудалцаад яах нь вэ? Ер нь тэгээ шууд хэлчихэд солонгол малын захад төрж өссөн малын шимийг мэдэх хүн. Чи бол малаас айдаг бичгийн хүн. Миний угсаанд тарвагч хүн ч байсан. Гуйлах чинь ч байсан. Харин бичээч хүн байгаагүй. Ингээр та хоёрын зам нийлэхгүй баг. Солонго ямар ч ихсэн миний ёслож авсан ихнэр. Оохой. Эзрэх засгийн үе шиг. Гэрийн зарц гэх нь юу ч болсон миний ихнэр. Удахгүй миний хүүхдийн их болно. Ганц захныхаа толгойг би мэднэ. Одоо ч эмэгтэй хүн өөрөө өөрийнхөө толгойг мэдэх хэрэгтэй болсон. Солонго, маш.
Ах чинь тусгай айл болсон. Бас тэгээд их бит хоёрыг чинь харж чадахгүй нь болов та. Ухаан орж ирэхгүй бол өөдтэй хүн болно гэхэд хэцүү байна. Бид хоёрын түшид тулах хүн бол ганцхан чи. Гэтэл чи энийг дагаад эндэрдсэн байдаг. Хонгор та хоёрын төлөө тамирын мөсийг долоох шахаж байж хоримтлуулсан хөрөнгөн би яах вэ? Чи энийг дагаад аав ээж хоёроо үнсэнд хайсан шалж шиг орхих зэвдэг сэтгэлтэй үр юм бол чи тэрнийхэн одоохон хэлжэл. Чанхан хэлчих юм. Ийм л байна да залуу. Багшийнхаа ажилд ганцаараа үлдээч те. Үгүй аав. Би та хоёрыг оч орхихгүй. Батаасаа залахгүй. Та хэрэг явдлаа бүтээсэн үү? Би хэлд авч чадсангүй. Одоо тэгж дур зургаар явдаг цаг биш болж. Харин Грендуга багтламтантай уулзсан. Таны хэлд авч чадаагүйг бадарч мэдсэн үү? Мэдээгүй. Би тэрнийг замаасан буцаач гисэн. Тэр чин зөв болж. За, та миний үгийг сайн сонс. За. Таавал хэлж авсан. Банчин богдтойч уулзсан хүн шүү. За. Банчин богд биднийг ихлэх цаг болсон. Та нарыг хөдөлмөгч туслана гэж айлдсан. Банчин богдыг их наран ус дэмжиж байгааг нь ялангуяа намайг сүүлийн удаа Долнор хотод очиж бараалгахад хойшлол цаг хожимд нэг дахин айлдсан. Ингэхээр ардын засаг дургүй хүмүүсийг нэгдүүлэн нэгэн зэрэг бүхэлдэн жанчлах цаг болж. Ард түмний олонхын дэмжлэгийг авсан. Бүхнийг төрийн эсрэг зэвсэг бариулж босгоно гэдэг тийм чамар хэрэг биш. Тэгэхдээ бурхан шашин ёс төрөө аврахын тулд юу ч хийхээсээ буцгаа болсон хүмүүсийг энэ хэрэгт оролцуул. Ардын засаг бид хоёр нэг нарны дор байж чадахгүй болсон. Би хувьдаа 10-аад хүнийг хурдан буугаар зэвсгэж чадна. Сум хоёр хайрцагтай бий. Зэвсэг болоход тун хэцүү. Гэвч нар ноён өөрийн газартаа бол тэр цагт зэвсэг хөргөж өгнө гэж айлдсан. Ардын засаг шашныг дайрч байна. Монголчууд шашиндаа хайртай. Дорж гэж улаан хувьсгалж, олон хүнийг хавчиж, бурхан шашныг сүйтгэж байна. Энэ хүний ажлыг улам сайн дэвэргээж өгвөл үү? Олон хүн хамтралд дургүй болно. Манай хошууны дарга эрдэнэ. Доржин хийж байгаа ажлыг буруу гэж тэмцэж байгаа гин. Эрдэнэ шиг бодлоготой хүн олон бий дээ. Тэд удахгүй алдаа гацсах нь магад. Бид үүнээс нь уртж амжих хэрэгтэй. Ингэхээр ламтанта хар болж хамтралд ороод дотор нь дарь болох цаг болж. Цагаан олж чадвал арслан гэж саваагаар альж болно. Нэгэнд хөдлөд авах юм бол хүмсийг хүчээр дагуулж болно шүү. Бид зэвсэг хөдөлгөөнийг олонний хүчээр ген талс бөглүү газар гаргаж чадвал банчин богд нисдэг тэргээрээ зэвсгөх боломжтой байна. Ийм зэлүүд газар энэ нутгийн хойдолд бий. Энэ мэрэгэн ухаан байна. Сүсэгтэн олныг төргөх нь нүүлэг. Ногтоо! Сарын сэмбодооч! Монголын ард түмнийг олон зуун жилийн туршид хард тамхи тугайдаг монголчууд ирсэн байгаа гэж. Шитэний минь үлдээж байгаа шүү дээ тамины. Шитэний минь үлдээж байгаа ч. Аваад юу?
Улс манайхыг хижиг гарсан ай шиг тойроод байдаг болж шүү. Урд нь итгэлтэй гэж зүйд болдог улс бараг мэндгүй зөрдөг болж. Энэ хорвоо гэж өнч хачи юм дөө. Яах. Эр хүн доройдох нэг өдөр байхад сэх нэг өдөр байдаг юм аа. Энэ засагт би муу санаагүй, санахчгүй. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг юм даа нямаагүй. Засаг төрийн ивэж өгсөн хөрөнгийг сайхан бөөцөлөх хэрэгтэй юм шүү. Төрийн эсвэлт. Нямаагач ажилч малч хүндэ. Өгсөн юмыг өөдөн татаад авч чаднаа. Чи дуулаа үстэ. Нөгөө гоо туслах хөрөнгөө хураалгасны маргааш харав зүрийн улаасанд боож тажисэн гэдэг шийц. Умааны байднах. Би ч үхэхгүй. Манай мал сайхан мал байсан шүү. Цөөн хүний гарт их хөрөнгө байсан цагт олон амьдрал сайжрахгүй гэж эрдний ярьдагч үний юм байна да. Тэгч яах. Гас юм да. Итгэлт баян өөрөө унгаа татдаг цаг ирж дээ. Галса чи чинь мен дусаач мэдэлцэхгүй юу болчихов? Би ардын засгийн ачаар унах морьтой, идэх хоолтой, саах үнэтэй болсон. Аштай юу да? Аштай юу да гинэ? Нүдэргэн идэгэлт чамайг дарлан мулжиж байсан харгас этгээд мөн гэж надад улаан хойсголт орж байгаа хэлсэн. Энэ бол үнэн үгүй. Чи намайг загнадаг байсан. Одоо чи намайг загнаж чадахгүй. Хэрвээ чи намайг загнавал би чамайг дорж байгаад л хэлчих. Галсан минь дэмий олон үг хэрэггүй. Чи төрөө сайрсан гişгий зөв шингэ алдас болно шүү. Ураг тэжээгүүл тусна, бэлтгэл тэжээгүүл цусна гэдэг л болж байна да. Галсаа чи их согтож шүү. Чамаас дулманадаа сухт. Чи намайг ямар хүн болгосноо мэдчихвэн үү? Харин чи миний хүчээр дулмаг хэд хоног тавилсан биш үү? Арихны халуунд чи би ч олон гэж хэлж чадваа. Би чамайг эндээс айлахгүй бол энүүгээр цохин шүү. За гайгүй. Сайхан мэдэрэ. Муусан нүдрөнүүд сандгүй. Сайн гарч юу? Яамайда төрийнээс. Манай өв гэдэг чи нэрж байсан хүнгүй. Мөн ням өвгний үедэл тогоо бүрхээр нийлүүлэх учиртай юм байж дээ хөөх. Аммах чин шахруу гардаж явсан болохоос биш. Ингэж нэрээд ууц суун гэж зүудлээчгүй явсан. Одоо харин нэрээд сөгнөөд л байдаг хэрэгтэй. Төр өөрчлөгднө гэдэг энэ те нямгаан нь таа. Чухам ааж. Итгэл тийм буян. Мөн ч олон хүн хүртэл. Надад өгсөн энэ хэдэн мал чинь олон итгэлтэй мал юм шүү. Итгэлтийн ачаар нэрж байгаа юм бол та олон жил хоныг хариулахдаа л нэрж байхгүй яасан? Хоёроос дээш явтрах юмтай байж үзээгүй. Зарим жил ганц үнээ сааж хоногийн тараг залгуулж байсан хэрэг. Тийм шүү. Тэгвэл ардын засгал 6 үнэтэй болгож өгөөд танайх нэрж байгаа хэрэг байна шүү дээ. Тэрч тийм ээ хөрх. Гэхдээ энэ баг ч гэсэн итгэлт юм буян байлгүй яах вэ? Нямгай минь. Итгэл таныг олон жил зараад өгөөгүй байсан малыг ардын засаг авч өгсөн хэрэг. Манай итгэлд автаа хөө. Тэгтээ бид буруу санахгүй хөрхий. Алдас болно. Эрднэ.
Ардын засаг маань цаашдаа олон малтай болсон хүний мал хөрөнгийг хураагаад л байх хэрэггүй. За ямар ч хэлсэн тань шиг хүмүүсийн хөрөнгийг хураахгүй. Тийм байлгүй яах вэ? Би хэлээгүй юу? Хөөе. Чи нэг хань жилтэй болж айл болвол зүгээр юм шүү. Хань жилч ямаа. Албихтэй л байна шүү. За яах. Эрхэн тугалж хариулдаг, тугч барьдаг үгтэй. Итгэлтийн зарц байсан эрдэнэ ингэж төр барилцсан гэж хэн бодох вэ? Ардын засгийн мандат шүү дээ. Манай эхний зарим нь хойшоо хануурын нүгэ адил байдаг болж энэ ямар учиртай. Ламын төлөг нь тэгж бууж байна гэнэ. Энэ жил лам нар урд нутгаар зуд болох ямар нэгэн шинж тэмдэг олж мэдээд мэрэгэн зэтсэн улс болох гэж байна уу? Харин нэг л учиртай да. Хаа хурц явна да? Энэ жилийн нутгийн тал асуусан чинь багш ламтан хайрхаа. Хамууд нутгал нүүхгүй бол модон барин шуугж айлдсан юм. Тэгээд нүүж явна. Хөмөн мэдээтэй яваараа. Замд чинь хоом хөх отож байгаа шүү. Нэр нь ганц нэгээр явахад тон хэцүү гэнэ. За, сайн явж гэнэ үү? Бата, ямар сайхан учрал вэ? Хонгор чи юу? Тэнхмийн хүүхэд дунд өвчин гараад хэцүү байна. Би тэгээд аймгийн төвөөс эмч дуудах гэж явна. Хоон хөх гэхтэн чамайг гэж ир бодсонгүй шүү. Багдам нааван хайрлсан хоч. Жилийн сайр болсон ч хамт явдаг учиртай юм байна. Улсууд хов хөх гэж шууж байна уу? Ярьж ил байна. Чи энд юу хийж байна? Баруунтайгаас эзэм хөөж явсан чинь сэжиг ахуулаад буутай хүнд хөөгдөж бор морынхаа хүчээр энэ зүгтэж ирлээ. Шүдэн зүгөө олцоход өцөг дээр энэ зам дээр хоёр бие хэсгийн явхлаар нь сүрдүүлж байгаа тайрцаг шүдэн завчихсан юм. Бодвол өдөөд ховон хөх өртөө зам дээр дээрэм хийж байна гэж ярьж байгаа үсттэй. Иймэрхүү л ажид төрж байна да. Мөн хүүгээл их санах юм аа. Чамайг ингэж явахтаа авч цаглахгүй юм. Нэг удаа зэмлэхээр нь би танаа хотч нохой болж мал хөрөнгө чинь маань чадахгүй гэсэн. Тэрнээс хойш юм хэлэх юм болсон зайлвал. Энэ үгээр улс их нүүж байна. Нүүж ил байна. Хөөш. Өвгөн чинь өнөө өглөө энэ ууланд сууж байхдаа замаар шин татагдсан цэргүү дуу аялан хиймэр та явахыг хараад сэтгэлийг хөдөлж өдөржингөө юм бодлоо. Ингээд цасаар унд хийж цармаар гэр хийж явахын оронд цэгт мордё гэж бодлоо.
Зөв хонгор. Одоо ингэж явах хэрэг. Чи ухаантай сэргэлэн хүн. Зөв замаар бол олонд их тус хүрнэ. Өгний чинь хийсэн хэрэг баггүй болохоор очиход барьж аваад гямдан торчихвол яа. Бурууга мэдээ зөв замд орё гэж яваа хүнийг тэхгүй байлгүй. Тэгтээ би хүн алаагүй. Ер нь чамтай хамт явдаг хэрэгээ. Гурий. Муу нөхрөөс дээр мөр байна да. Ардын засагт хорссон бадарч тахар тэргүүтэй хүмүүс зарим сүшиг бишрэлтэн ашиглан шашныг аврах нэрээр ардын засгийн эсрэг бослоо. Оригино Сайн байцгаана уу? Сайн байна. Санаа хүлээж. За юу гэж явна? Би хонгортой уулзах гэсэн юм. Хонгорын хулгайч ховон хөхөө. Тийм ээ. Өчигдөр аймаг дээр хулгай хэрэгтэй баригдсан гэдэг. Энд очиж уулзахгүй юу? Юу? Тэр чинь хулгай хийхээ байгаа цэрэгт орох гэж ирсэн. Баригдна гэсэн чи юу гэсэн үг вэ? Тэр шинийг дуусаад бүгд рүү ороо. Тэр шинийг дуусаад бүгд рүү ороо. Таад нааша бүгд рүү. Тэр шинийг дуусаад бүгд рүү ороо. Сахиур төмөр алдагдсан хэдэн адууныхаа сургаар мөрдөж хөөсөөр тариатын хүрээн дээр иржээ. Шамбалын дайнд мордох гэж байгаа олон шагнараа. Энэ бол халахын заяа буянгаар тодрон гарсан одны багш хувилгаан ламтан. Хаавхан хувилгаан багштан шаварж ажилсан зангагийн хүлүүндэн зүгэл улаантны суманд огт даагдахгүй. Энэ хүн бол улаантныг дарах хариун дайныг удирдахаар заяагдан тодорсон их жанжин төрийн баган жамбал. Улааныг дарах дайныг дуусгад төр төвшин болтол үхшгүй мөнхийн хутаг олсон хон. Түгжил зан. Энэ бол цэргийн мэлмийг нээгч барсын хүчит ямар ч суманд үл автагдагч хувилгаан жанжин түгжил. Мод түгжил. Сахиур төмөр. Ханаас гараад ирв. Энэ зэлтэй этгээдүүд та нарыг мэхэлж байна. Эд өөдтэй юм хийхгүй. Саяхан дууруу зүхтааж ордог түгжилийг хувилгаан жанжин гэж өргөмжилж байна. Үнэн дэм бол
Хэдэн морины төлөө хамт явсан нөхрөн хотголж байсан хулгайч шүү дээ. Чи саяхан хамтралын ич бүтэнгэгдэж хамтралын бухайг мөргсөн эсэргүү бох гэж миний бухайг буудаж ялж байсан биш билүү? Өнөөдөр та нар бие биенээ хувилгаан жанжин гэж өргөмжилж олон түмнийг мэхэлж байна. Олон шавнэр минь энэ улааны мөн хойно энэ үг бичээс хав. Чамд үнэн үг айгүй байна уу? Та нар бол худалч лоорчд. Олон түмэн минь эд та нарын засаг төртэйчин тамцилдуулан ам бие чинь сүйтэх гэж байна. Алив чи тэмсэрхөө ойлгоо юм бол наад гооганаад өгөөд. Би буудъя. Тэгээ чи өгөхгүй юм бол би үнэмший. Хэлсэн бүгдийг чинь дагая. Сүск томодог шавнэр минь одоохын нэг бариад ав. Бай! Чамайг ардын засаг хүн гэж байхад ингэж явдаг хүн гэлээ гэнэ. Хөдгөө мөнхийн хотог олсон хүн гэлээ. Олон түмэн төр төрсөлсөн ам зандалчгуудыг барьцгаа. Зэлтэй дээрэмжтэй барьж засагтан түш. Хонгор чамайг тариатын хүрээний улааны мусан чоннуудыг дарахад сайн иргэдгэн үзүүлж гарамгай тулалдсан чин шагнаж дэд жанжинан болгоод хатан зоригт үргэд баатар цол өргөмжилсэн. Би чамд амлсандан хүрч байгаа үстэй. Залууваатрын амин насыг би дааж байгаа юм хаа. Жанжа. Ма. За. За. Гар. Со. Тарих болгомоор хонгор юм. Чамайг тарих гэж өргөмжлөе.
Ихэрхээ байвал дарих гэдэг нэрийг чинь хус хаяад шулан болгож бор зүрхээр чинь туг дахиж орхино. Чи тийшээ. Бид janjанд. Чи хувилгааны таалалд оч. Машасо. Орой хасаад авдаг. Дахиохоснаас буудаж болохгүй шүү. Дахиохоснаас буудаж болохгүй шүү. Ай, та нар буц. Наашаа орчвол буудаж шүү. Буудлаа шүү. Лагцгаа. Заян ба юундар улааны хичнээн зэрэг ирээд байгаа. Мэдэхгүй. Мэдэхгүй гэнэ чи. Улаантны гол хүч одоо хаагуур ирж бав. Дээрэмчин та нарыг үнсэн товрог болгож чадах зэрэг ирж яв. Энийг түргэн шимсэлжад. Муу яргачин. Наадах чинь хэм. Нөгөө тариатын хүрээний задарсан багш чинь шүү дээ. Охой. Тийм ээ. Та чинь нүүдэлчин өвгнө. Бидний өдөөс буудаад байсан чинь чи вэз? Тийм ээ. Бид бууцсан. Та нар ямар алхаас өрийн мэдхүш мод үсээ хуулгасан дээрэмчин наадахын зүрхийг суглаж тогтог. За. Лааны мухар зулвсаг. Хүйч батуда. Хой! Дот! Наадахын тав! Хатан зөрг дүргэд Батар минь энэ тариатын хүрээнд дээр байсан чоннуудын хамгийн сүрхийн. Одоо бид хувилгааны зарилгаар туг тахих гэж байгаа юм. Миний гэрт орвол би өөрөө хувилгаантай ярина. Хонгоор. Чи уулаад энэ хөлгийг гэрт оруулж байгаа юм. Эннийг баярлуулж байгаад өглөө зүрхийн суг татаж би өөрөө туг тахина. Эцгийн минь хөрөнгийг хураасан энэ бэлтгэрэгтэй ярих юм надад бий. Чамд энэс өөр зам олдсонгүй юу? Өөр яах вэ? Эд чинь төр тэрсэлсэн замдалчингууд шүү дээ. Мэдэж байна. Би шоронгоос орж гараад эдэнтэй нийлсэн. Хэрвээ төрөөдөр сайхан сэтгэлээр ардын зэрэг торох гээд очиход минь аймгийн шүүх намайг барьж аваад хориг гүйсэн бол би өнөөдөр хувилгаан төгсөл хоёрын толгойг авч өгөөд гуйж байх байсан юм. Тэгвэл хамт оргож манайхантай нийлээ. Нэг очсон. Одоо дахиж очихгүй.
Чи эдэнтэй нийлсэн хойно хол явахгүй шүү. Угаасаа надад хол явах зам байхгүй болсон болохоор амьдралаас нэг ч гэсэн өдөр булааж авбал аз гэж бодож яваа хүн. Муу амьд явахаар сайн үхэх гэж үг байдаг. Үхэх гинэ. Хүн болгон амьд явахыг хүсдэг байхад надад тийм ирэх байхгүй гэж юу? Надад сайн үхэх боломж алга. Харин чамд бол байна. Чи бол амьдралд нэг зам шилж олоо тэрний хөдлөө зүтгэж явна. Тэгэхэд би бол хад мөрөхөөсөр замгүй болсон хүн. Тэгтээ би чамайг алуулахгүй. Өнөө шин оргуулна. Та нар жаргалыг яасан. Ямар жаргал? Яагав? Надтай хамт багш байсан. Тэр нэг үү. Хувилгаан багш тув тагчихсан. Намайг лав тавих уу? Би чамайг оргуулна. Харин танаахныг бол шууд ална. Танаахан ч гэсэн намайг барих юм бол өршөөхгүй ална шүү дээ. Намайг тавьсныг мэдвэл чамд бас гай бол. Гайгүй байлгүй дээ. 50 шахан хүн барьж өгсөн хүн ганцыг тавих хэрэгтэй байлгүй яах вэ? Чи миний бор морыг унаад яваарай. Жанжа. Юу? Харин дүүрийн багш орох гэж. Яа нэгнэ? Хонгор оргуулж гэж. Тэр хонгорыг дууд. Мохолгаач. Улааны мөн хаяасан. Алдчихсан. Наашир. Тийм бахаач. Улааны мөн хойд хөл залгуулж оргуулсныг чи мэдээг хөгж бодож байна уу? Хайхи хагбууд. Ёолоо. Натамын. Гэгэн тэмэн. Өнөө мө хонгор чинь улааны нохой байж. Юу? Одоо хүн дэрний бэрх амтан зүрхэн сугад. Улааныхан. Улааныхан дараад ирлээ. Марнашам хаа. Вот, Артук. Зас! Уташу! Хадаг хонгор минь.
чи юу? Би батцсан уу?